видео үзүүлж байна. Ах トゥ усын маргаанаас болж Adidas болон Puma үүссэн түүх. Бид төрөл бүрийн брендийн хувцас худалдаж авахдаа тэдгээрийн анх үүссэн түүхийг төдийлөн анзаарч сонирхдаггүй билээ. Үнэн дээр тэдгээр түүхүүд маш сонирхолтой байдаг бөгөөд бидний хамгийн сайн мэдэх Adidas болон Puma нэг брэнд байх боломжтой байжээ. Цовсон төрлийн ах トゥ ус спорт гутал үйлдвэрлэх хүсэлтэд автаж улмаар өөр хоорондоо өрсөлдөх болсноор тус тусынхаа брендийг үүсгэж байгуулж байсан түүхтэй. Ингээд бид танд Adidas болон Puma брэнд хэрхэн үүссэн талаарх мэдээллийг хүргэж байна. 1. Нөхөрлөл болон хамтын үйл ажиллагаа. Rudolf болон Adolf Dassler нар Германы жижигхэн хот болох Herzogenaurach хотод амьдардаг байсан бөгөөд багаасаа спортод дуртай байжээ. Тэд ердөө 2 насны зөрүүтэй байсан учраас төрөл бүрийн хөл бөмбөгийн тэмцээнд хамт оролцдог байсан юм. Улмаар 1920 онд спортын гутал үйлдвэрлэх талаар бодож эхэлжээ. Дэлхийн 1-р дайнд дуусаад удаагүй байсан учраас 20 дөнгөж гарч явсан залуус амьдрахын төлөө хүлд эвтэйхэн спортын гутал үйлдвэрлэх санаагаа ажил хэрэг болгосон юм. Тэд 1924 онд ах トゥ Dassler-ийн үйлдвэрээ нээж Adolf гайхалтай төлөвлөгөө гаргажээ. Танил мужаан нь гутлын уланд хадах үзүүртэй тусгай уулыг үйлдвэрлэж хөл бөмбөгчдөд спортын гутлынхаа давуу талыг тайлбарлаж сурталчилгаагаа хийж эхэлсэн юм. Энэ төрлийн пүүз нь халтрахгүй учраас гүйхэд тустай гэдгийг бусдад ойлгож чадсанараа тэдний амжилтын эхлэл тавигдсан. Адольф техникийн тал дээр мэргэжсэн байсан учраас ямар төрлийн гутал үйлдвэрлэхээ шийдэж загварыг нь гаргаж байсан бол Рудольф менежерийн үүргийг гүйцэтгэж харилцагчдад Dassler-ийн гутлын талаарх сурталчилгааг хүргэж байжээ. 1928 онд Амстердамд болсон Олимпийн наадмын үеэр хэд хэдэн хөл бөмбөгийн тамирчид тэдний гутлыг өмсөж байсан бол 1936 оны наадмын үеэр Америкийн гүйлтийн тамирчин Jesse Owens ах トゥ усын зохион бүтээсэн гуталтай тэмцээнд оролцож 4 алтан медаль авч байжээ. 2. Ах トゥ усын маргаан. 3 дугаар Рейхийн үед ах トゥ усыг амжилтаар дөрөн ажиллана гэж бодож байсан ч Рудольф цэрэг татагдсан. Тэрээр 1945 онд улаан армиас зөгтсөн боловч баригдан хоригдсон. Удалгүй Рудольф бусад цэргүүдийн хамтаар суллагдсан ч дахин Гестапотой хамтран ажилласан хэрэгээр баривчлагджээ. Ийхүү байцаалтанд орох үед түүнийг ахынх нь өгсөн мэдүүлгээр баривчилсан гэдгийг хэлсэн байна. Тэр үед Рудольф дуугүй байлгүй 3 дахь Рейхт зориулсан гутал үйлдвэрлэх санааг Адольф гаргасан гэж мэдүүлжээ. Түүнээс үүдэж Dassler-ийн үйлдвэр Америкийн цэргүүдийн гарт орж тэд Америкийн нэгдсэн улс руу илгээх хоккейн тишүүр үйлдвэрлэх болсон байна. Ах トゥ ус 1948 онд дахин спорт гутал үйлдвэрлэх болсон ч тэдний эцэг Christoph Dassler нас баржээ. Тэд компаниа хувааж аваад Германы жижигхэн хотод 2 гутлын үйлдвэр байгуулсан. Уг үйлдвэр нь Adidas болон Roda гэсэн нэртэй байсан бөгөөд явандаа Puma Adidas болсон билээ. 3. Өрсөлдөөн. Хотын оршин суугчдын үзэл бодол зөвлөлдсөн төдийгүй ах トゥ ус хоорондоо дэлхийн түвшинд өрсөлдөх болсон. Тэдний үйлдвэр амжилттай үйл ажиллагаагаа явуулж байсан ч AD спортод их нэр хүндтэй байсан учраас Adidas илүү алдартай болжээ. Жишээлбэл 1954 оны хөл бөмбөгийн дэлхийн амрах шалгаруулах тэмцээний үеэр Германы тамирчдын гутлыг Адольф илүү урт үзүүртэй ултай гутлаар сольсноор тэд ялалт байгуулж чадсан юм. Тухайн үед хөл бөмбөгийн талбай маш нойтон байсан. Ах トゥ ус хамгийн шилдэг спортын баг тамирчдаар өөрсдийн гутлыг сурталчлуулахын төлөө тэмцэж байсан бөгөөд нэг нэгнийхээ эсрэг шүүхэд гомдол хүртэл гаргаж байжээ. Харин 1970 оноос хойш Рудольф болон Адольф нарын хүү болох Армин Хорст нар өрсөлдөх болсон. Хэдийгээр гэр бүлийн харилцаа таагүй байсан ч тэд дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгчдтэй гэрээ хэлэлцээр хийхгүй гэж ярилцаж зөвшөөрсөн. Гэвч Puma амлалтаа зөрчиж Өмнөд Африкт томоохон сурталчилгааг хийсэн юм. Тэрээр Бразилийн хөл бөмбөгийн тамирчинд их хэмжээний мөнгө өгч тэмцээн эхлэхийн өмнө талбайн голд гутлаа үдэх саналыг тавьжээ. Тийхүү гутлаа үдэхэд алдартай тамирчны хүлд Puma байсан юм а. Энэ явдлаас хойш тэдний өрсөлдөөн улам ширүүн болсон. Рудольф Dassler 1974 онд уушигны хорт хавдраар нас барсан бол Адольф түүнээс хойш 4 жилийн дараа нас барсан юм. 1970 оны үед ахын дүүс нууцаар уулздаг байсан гэх яриа байдаг ч AD Рудольфийн оршуулгын ёслолд очоогүй юм а.
Ах дүүсийг нас барсны дараа гэр бүлийн маргаан хэсэг хугацаанд үргэлжилсэн хэдий ч Адольф Даслерийн өв залхамжлагч үйлдвэрээ зарснаар хамгийн шилдэг спортын гутал үйлдвэрлэх өрсөлдөөн дууссан түүхтэй. Адольф болон Рудольфийн маргааны шалгаан одоо хүртэл нууц хэвээрээ л байна. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.